Халхны мэрэгэн ухаан. Төгс байх ёстой шүү. Жимсний цомын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Нүрэнд яга чирэн хүрээд байгаа. Болгоомжтой байхгүй шарнд хийчих шүү. За хадагта би болгоомжтой байя. Энд бодог нэмэх. Маш турхан харагдмаар байна. Эрхэм дайцсан бид Тэнгэр мэн гэж өнөөдөр намайг цочоож зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан туршид нь шарнд хий. үгүй хүлээгэж Чанга хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? эрхэм дайцсан гуй хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүд гээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сонсоё доо? Уусаад юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ таяки миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд гэдэг байна. Яаж чадаж байна? Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсүр. Тархийг чинь хитрхийг шалчихжээ. Тэнэг шансаар дүүргэж гэж хэлдэг. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дайцсан. Хүүхдээс хэн ээж нэмэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадхыг чинь хэлээд байна. Би ботож олсон наадс шүү. Хүүхдийн миний хаан ширээрөө аваад ир. За жаала. Аль загсан чиний ээж үү? Хэлээрээ. Харатан хатан руугаа мөлмэн гинэ. Наадха бар. Нял хүүхдийн шоронд аваачиж хийгээд. Эрхэм дайцсан минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо. Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дайцсан. Үгүй. Өрчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя. Миний эргэн тойронд түүх ирсэн тэнэгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха. Чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж. Ээж болгон хүүхдээ энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийнх нь хэлтэрхий гэж боддог. Хэлтэрхий? Таяки хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нвэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны засалт мөн шаржигнтал түлээд хормоор царай муутай болон хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус сахал. Амта талхны захмын гэж юу хийж вэ? Одоо зөвхөн жинхэнэ ээж нь өхөөртөн бяцхан амьтан гэж бодноо. Бяцхан амтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсгэрэн хамгийн өхөрдөм шүү. Яаж чадчихна? Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Нунтаг какао жаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг холиод ингээд одоо хартаа. Тархаж байна. Дэглэн барьсан юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурч ав. Үгүй ээ. Миний хүүхэд бүр турчиж өсөж байгаа ах та. Эд алив өөр минь. Хартаа төрсөн ээж нь
хүүхдээ өлсгийг харж дэвжихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу хийгээд байгаа юм бэ? Ямар хэмт хэрэггүй хогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүг уудаг юм. Чи юугаа мэдсгээ? Энэ органик цэвэрсүү. Миний хүүхэд талхны мухалгийн ямар ч нарийн боогоос илүү сайн иддэг юм шүү. Загсан царайд гинэ. Миний хүүхэд сүг яг Фаренгейтийн 83 хэм батал халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Хараад энэ талхыг одоо гэнтэн даваач чи. Эрхэмдээц ахад ганцхан боломж олгооч. Эрхэмдээц. Миний зулцах баачхаа. Баасных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Муаратан. Хатныхаа өмнө унгадаг ямар мангас байсан юм. Тийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай. Эрхэмдээц асуудлыг шийдэх аргыг олцголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэмдээц. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөө хүн гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таякын төрсөн ээж нь юм бай. Маш их хайртай шүү. Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичгүүртэй амтан хайрын цаг үржиглээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хээ. Юу? Оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Нааших хүрээдэр. За, эрхэмдээц. Өнөөдөр сайн ажиллаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө юм байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно. За тэгье эрхэмдээц. Эрхэмдээц свид болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж хаад шарвин талхуу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа. Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За тэгье эрхэмдээц. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэм сурч байна шүү. Ингэн гэж хэм мэдхүү? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан л юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босороо гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг багтаах газар алгаа. Ёо хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү.
Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Ус чиний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгааг юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён таалхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй. Ноён талхны хэлснээр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вэ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Им юмыг хийж сураад байх шиг байна. Хэмбэ, хэн ингэж хайчихва? Миний машин. Инго хууч гаргадад байгаа. Бас л хог юм байх гэж боддог. Гүнжээ. Таны хүснэ. Хуучирч зэвэрсэн энэ бөгшиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад ир гэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургуулийн хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг нь аваарай. Хөлөгт 5 тамир. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнж чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэгээтэй болчих юм бол өөрөө ажилуулах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Бидний хөдлөр авах. Оо тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талх үсчин гинүү? Гүнж талх үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талх үсчин шилдэг. Явъя, талх үсчин дээр очие. Сарын шилдэг ажилтан. Суу, шоко. За, очлоо. Бас яасан бэ? Маргааш манайх сарын шилдэг ажилтнаа тодруулах өдөр. Сарын юу гинэ? Үргэлж илүү их хийдэг ажилтан сарын шилдэг ажилтан болгодог юм. Өмнөх саруудад шоко дандаа тодордог байсан. Надаас өөр ажилтан байгаагүй юм чинь.
Битгий сануулад бай. Тиймээс одоо ширүүн өрсөлдөөн болно. Миний хоёр ажилтан өрсөлдөж, ялагч 6 энд өлгүүлэх эрхэм хүндэт ажилтнаар тодорно. Байц бас болоогүй. Сарын шилдэг ажилтан мөн тусгай шагнал авна. Шагналаа. Юу юм бэ эрхмээ? Тусгай шагнал бол надтай хамт орон хоол идэх. Хөөх! Ямар таг гэж ноён талхтай орон хоол идэнэ. Хардаа сүү ноён талхтай хамт орон хоол идэж байна штэ. Ямар мундаг ажилтан бэ? Хэн ч шилдэг гэдэг баталгыг тэсэн ядан хүлээж бай. Мэдлээ эрхмээ. Би явлаа. Баяртай. Өнөөдөр сайхан байлаа ноён талхаа. Болгоомжтой хараарай. Маргааш уулзъя. За. Бас сайхан зүүдлээрээ. За. Маргааш уулзъя гэж хэлсэн байсан. Чи явах бол уулзахгүй шүү. Чи үнэхээр сарын шилдэг ажилтан болмоор байгаа мó? Яг тийм. Та ч гэсэн болмоор байгаа үсттэй. Үгүй. Энэс муухай юм гэж байхгүй. Ноён талхтай хамт хооллогчтэй битгий өгөөд сүрэг. Юу? Би зүгээр л ойлгохгүй байна. Би зүгээр л өдөр болгон ажилдаг шигэ айл болох баг хийж байна. Сүү. Чи заавал ялах ёстой шүү. За юу? Ойлгов уу? За, ойлголоо Шоко. Бүх цаг үеийн сарын шилдэг ажилтан болно доо. Өнөөдөр өөрийгөө батлан харуулах өдөр. Ажилдаа хамгийн түрүүнд очноо. Яаж шилдэг ажилтан болох вэ? Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр хэсэг. Дарагтайгаа бахархалтайгаар мэндэл. Сайн уу ноён талхаа? Өнөөдөр сайн биз дээ? Чимээгүй байгаач. Сайхан унтаж амарсан уу? Хар үрээр хорилоод байх юм аа. Нөгөө хэдийг ирэхээс өмнө өсчний газраа цэвэрлэнэ. Нүдэнд харагдчихлаа. Сайн байна шүү. Үргэлж сарын шилдэг ажилтан болж байгаараа. Тэгнэ. Цэвэрлэгэндээ оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 Балчлаа. Одоо хогоо гаргаж хайнаа. Дүрүү. Сайн байна Шоко. Цэвэрхэн болж гож энэ удаа чи үнэхээр сайн байна. Би цэвэрлээгүй. Сайн ажиллаа. Даруухан загнах хэрэггүй. Чи өнөөдөр хоцорлоо шүү. Шоко чамд ганц 2 юм зааж өгөг. Ноён талхаа та ойлгохгүй байна штэ. Дуугүй ажилдаа. Гэхдээ хүлээж байл та. Намайг харж байхад нь бүр сайн цэвэрлээ. Тэгвэл надаар бахархан да. 1 2 1 2 1 2 Сайхан юм аа. Таны ажилдаа үнэхээр дуртай болол та. Сүү, өнөөдөр би чамд үнэлгээ өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл чи мэдээж шилдэг гэн. ноён талхаа. Төгс төлөвлөгөө. Шал бүр халтар болчихож. 1 2 1 2 1 2 1 2 Ой. цэвэрлэнэ. Сайн харагдахгүй бол муу шүү дээ. Эхмээ та Хүсч гарчиж гэхдээ битгий санаа зов. Би арчаад өгье. Хөөх ямар муухай өнөртэй дээ. Яна. Наад альчур байна штэ. Өнөөдөр яагаад миний төвчээрийг бараад байгаа? Өөр газар очиж хэрэгтэй юм хий. Сарын шилдэг ажилтан тэгж л харагддаг юм. Ажилдаа шамдаж хальваг нухацтайгаар авч үздэг. Шокогоо сайн сурал. Чимээгүй ажиллаж сур. Хаа? Сүү, энэ ч болохгүй шүү дээ. Юу болоод байгаа юм бэ? Намайг сайн ажилтан болгож харагдуулаад байх юм. Намайг уучлаарай Шоко. Сүү, ч пава дээрэ. За, сүүлчийн боломж шүү. Боломж битгий алдаарай. Ойлголоо. Очлоо ноён талхаа. Кетчуп. Оо, алчихлаа. Байцаарай. Ямар жижиг юм бэ? Энд
том байж магадгүй юм. Тийм ээ, миний ялалт. Миний хайртай сүү цаг гаргаж надад энэ том кетчупыг авч иржээ. Ямар сайн ажилтан бэ? Наашир айлв нададтай хамт тансаг зоогийн газар тооллороо. За ноён толгой. Хортгооч. Энэ хүүхд чинь яас удаж байна? Ноён толгой. Таны хийснээр яваад ирлээ. Жаахан удчихлаа. Ягаад гэвэл харж байгаа үстэй жаахан. Сайн уу ноён толгой? Сүү! Шоко ноён толгойтой хамт амьдралынхаа хамгийн сайхан мөчийг өнгөрүүлж байгаа бах та. Тэгээд юу болсон гэж санана? Би дахиад л үсчний тэмцээнд төрүүлсэн. Миний дараалсан 5 ялалт. Жил болгон. Ажилчны ухралт. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Уугуу байгаа ч тий. Хагас бүтэн сайн хамарч Юугээд өглээд байгаа юм бэ? Наваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу аах вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу болсон бэ? Мэддэггүй юм уу? Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваар хардаа. Хөөх, ийм урд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай үс чи алдартай л да. Эрхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Итүү захиалгатай юу? Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хөөе, яаж гэсэн бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штэ. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн шүү дээ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй юм бэ? Та намайг салж өгнө гэж амласан биз дээ. Үлээгээд байна штэ. Алив л дээ хурдлаач дээ. Ушуудал да. Миний мөнгөийг Алив мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. аль бошоод л та. Ямар хариуцлахгүй юм бэ? Үгүй. Шоко гарлаа. Би энэ ажлаас гарлаа. Айл иртэрч хүлээсэн шүү дээ. Үсчний газар л очоо гэж хэлээд байгаа. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Тэр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагаа гинэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь Баярлалаа хийчих бол ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За сүү. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипоумар. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдэр чинд чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипоумарт хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигнээс нь би нүдээ засгаж чадахгүй нэ. Миний бүдээж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ? Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Зурагчид яагаад дүрм товцос өмсдөг гэж бодов?
хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болвол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүслэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Сэн газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруутвал баг бүрдүүлэх тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмээрч юм шиг санагдаж байна. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно доо. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа эхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой. Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн бодлоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлчихсэн болов би сүүн крем шиг санагдаад байх юм. Ирэхээс өмнө жаахан хугацаагаа юм чинь төрхөн зур та давдаг юм билүү? Өглөөний минь ноён талхаа. Өглөөний минь. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойроо чавч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодлоо. Ингээд сүү хаан байна. Бүгдийг бэлдчихнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан руу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу. Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний гадраа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлээ шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгжчихсэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Намайг шахтаа мэршли. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гол. Сууч аимшиг юм яцгаая. Үсэлдээ юм аа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаадаа баяртай байна. Сүү энд бидэнтэй хамт байсан ч болоосаа. Гацчгаад гарч чадахгүй байна. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчих вэ? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцмоор байна. Халахны болцоо. Сүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгчээ гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэзээ ч өрөөдөхгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорлоо байдаг. их орчин болгон дээ. Сүү. Шоко.
Ядарсан харагдаж байх чинь яг 3 жил өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнжин үү? 7 хоног ажил дээр байлаа. Арай сон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагта талхыг болзоонд өрхийн тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болцож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэдад хүрх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Тайлцгаа таасаа. Намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколадын дүрсэн хамт канал юм гэж. Би яах вэ? Ноён талхны балзаа юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн. Тэгэд өчигдөр оройны балзаа амжилттай юу? Болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүгд ч ихлэ янзтай. Зя, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны л ач. Гэртээ хараа. Намайг хамгаалж нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ. Би юу нь яагаад болцоонд явхаж болсон юм бол доо. Дандаа л ажил гэдэг болж. Сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яхав. Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэмээ. Урт бислэг бид хоёр явж виза тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн үү? Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгэ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Хад болцоор болцоо. Цуслагдчих. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхад дандаа төлөвлөгөөгөө өөрчлөхий миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргахаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмэ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмэг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Нин угуу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн баглаараас ихтэй бас үнэт хэлчихсэн үг. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр визтэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочир.
Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хажуу ачин дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгэж чадна. Хоёр их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж үнгээгүй юу? Хин ч алга байна штэ. Хажуува хачирч гэнэ нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён толгой та өөдрөг бай. Та ийм шиш. Сүү би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайгаар гэрсэн. Зүүн аяа жах. Чиний зүүн тал бишээ одоо хэд тэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Уг нь гэртээ ирэх тарихыг хүссэн штэ. Тирамисутай ахаад уулзсан нь. Ахаад л намар боллоо. Хамгийн сүүлд уулзнаас хойш бүтэн сар өнгөрлөө. Хонгор минь. Тирамисууд зүрхэнд минь дутуу зуурсан гуриг шиг нүх үлдээгээд явжээ. Тирамису минь. Энэ эмсэглийг чинь ямар их санана вэ? Мөн айдуу зөөхөн байдлыг чинь. Гэхдээ чинийхээ аз жаргалын төлөө би тавьж явуулах ёстой. Махалцайда миний какаон дурсан хайр минь. Хөрхи ноён талах. Тирамису. Би цааш чамгүйгээр амьдарч чадахгүй. Надад ганцхан чи хэрэгтэй. Гэхдээ Үннийг хэлээч. Чи надаас зайлс хийсэн. Би юу буруу хийсний мэдмээр байна. Хэлээ л дээ. Яагаад? зүгээр нөгөө би харав. Би халдсан болохоор толгоороо каконы нунтаг цацдаг юм л да. Хоёулаа уулзах болгонд салхилаад байсан. Өмнө нь хинт ч хэлж байгаагүй л дээ. Харин чамд хэлгээсээ санаа зовхгүй байна талхаа. Талхаа? Бас нэгэн намар миний тавилын юм та. Би өвөл рүү ганцаараа алхам. Ганцаар мөн талах. Гав ганцаархмаа. Бүтүүлэг амтаа! Том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулах руу зөө. Мэдлээ захирлаа. Хог хаяха битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй биз? Жимстэй цай найруулаад ирээ. Жорлонгийн суултур бөгдөрч гисэн байна. Хурдан үс засахад хэрэгтэй юм а бэлдээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэм бэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Хинсэн. Гоё юм байна. Сүү минь хоёроо цасан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үстэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нэлхүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж би одоо нийлэх биш. Том ах болсон. Том аха? Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Хэрэг тийштэй. Энд чи яг уу миний нэлхүр үнсэхгүй байна гэж юу? Уулзаагүй удсан юм чи явж мах идэх үү? Маха? Гой доо. Захирлаа сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яхав. Сайхан хооллороо. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ.
Сүг яагаад юм жаахан хүүхэд шиг байдгийг ойлгочлоо. Харин тийм ээ. Ани хоол гарчлаа. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Үлэнхий мэдвэл хор тавдар тусна. Зя Гоё юм аа. Сүү кимчиж гэсэн идэх үү? Миний цолцох халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой мэдэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. миний хүүч том болсон байна шүү. Донод хамгаалагч. Сүү одоо донод хамгаалагч үзгээ байлаа дунтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдэрдэг байжээ. Захирлаа шоко. Өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэж боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай дэнтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь өнгөрчихөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жаахан гүгэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийдүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зууха, би ирлээ. Оо бяслаг. Чи сүүг ах гэж бит дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ. Үгүй, харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаарах болгоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан гүгэд биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан өгч юм. Би өөрийнхөө ямар том хүн шиг гэдэг батлаад өгнө. Сүү ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүүтэй хамт дөрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да. Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөвгөлтэй Би өнгөрөв. хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Би тэр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёрлоо үгүй дөө. Тэгэе дөө. Юу хацвэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлддөг машин дээр часан хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин дойруулга тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Долоогоос доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энэнд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энэнд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая.
ёстой янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр өгсөө? Тэгнэ тэр. Галзуу хулгана арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр зангаад байгаа бол явъя дөө. Хөөх, хамгаалагч донот чүүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч донот чүүсэн дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе уун гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захир шоолоод, шоколад гэсэн шоолоод, бислэг найз маань ч гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзаг уудсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом авахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж хаа? Та хоёр энд юу хийж яваан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй мүү? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хөө минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдрч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хүүхчиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн ман толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж чадал болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ.